Өдрийн мэнд. За энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн миний хичээлийн сэдэв бол хүн урих. За, Enel International компанид бүртгэлт хийгдлээ. За, бүртгэлт хийгдлээ. Бараа бүтээгдэхүүн хэрэгжилж үзлээ. Өөр дээр үр дүн гаргалаа. За, 200 онооны даашаа борлуулалт хийсэн ч гэж магадгүй одоо яг ингээд энэ үзэж байгаа намайг хүн. Тэгвэл ер нь бол одоо таны хамгийн том одоо чухал зүйл бол одоо MLM шууд худалдааны бизнест орж ирж байгаа бол одоо сүлжээний бизнест орж ирж байгаа л та өөрийн гэсэн нэрсийн чагсаалттай байх ёстой. Нэрсийн чагсаалтын дэвтэртэй гэсэн үг. За одоо эн чинь ингэж байгаа байхгүй. Одоо бид нар өөрсдөө олборлно гэж ярьж байгаа. Өөрсдөө олон болгоно, борлуулагчныг их болгоно. Өнөөдөр юу ч хийхгүй байж чад пассив орлого олно, тий? Тэнгүүтээ нөгөө өндөр цалинд хүрнэ гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо би юу хийх ёстой вэ гэвэл одоо 100 хулан бэлтгэх хэрэгтэй байхгүй. Тэгвэл хязгааргүй байх баяа. Тэгэхээр нөгөө бараа эргэлтээ те 99 хулангийн бараа эргэлтийн хувийг нь татдаг хүн болохоор ч хязгааргүй баяа юм. За тэгэхээр тэр ерөөсөө яг юунаас үүсдэг вэ? Өнөөдөр би тэр 99 хуланг хаанаас олох вэ? Тэгэхээр яаж тэр том лидерүүдийг гаргахгүй? Яаж өнөөдөр манлайлагч нарыг олох вэ? Яаж өнөөдөр галзуу борлуулагч нарыг олох вэ? Яаж өнөөдөр яг сэтгэл таарсан надтай энэ амьдралд ингээд цугтаа явчих чадвартай партнер хаанаас олдох вэ гэвэл чиний битсэн нэрсийн чагсаалтаас чинь гарна гэсэн үг. Тэгэхээр одоо яг энэ системэд та ажиллая, яг энэ системэд та бай, та өнөөдөр үнэхээр энийг одоо Enel International компанид одоо 100 сая, 200 сая, 500 сая төгрөгийн цалин авдаг болъё гэж бодвол хамгийн номер 1 таны хажууд байх зэвсэг чинь таны нэрсийн чагсаалт. За нэрсийн чагсаалт гэдэгэнгүүт одоо ингэж штэ. Хүн одоо нэг сүлжээний бизнест орж байгаа хүн дуудаг л гэдэг штэ. За. Уусаа ерөөсө бүх юм хүнээр л тогтож шүү дээ. Одоо номын дэлгүүр хүнээр тогтдог, эфэс хүнээр тогтдог, одоо юу гэдгийг фитнес зал хүнээр тогтдог, энэ кофе шоп хүнээр тогтдог. Хүн орж ирэхгүй бол яах вэ? Дампуурна. Яг тэр адилхан Enel компанид одоо пассив юу ч хийхгүй байгаад орлого олохыг та хүсч байвал та баг команд үүсгэнэ гэсэн үг. Тэр баг командыг та танилуутаасаа олж дуудана үсттэй. Та ингээл одоо энэ кофе шопоос танихгүй нэг залуудаар очив. Enel компанид орооч гэвэл тэр хүн ингээл энэ одоо хөрхий нэг эрүүл мэндийн асуудалтай хүүхэн байна да гэж бодно шүү дээ. Тэгээд тэр хүн идэж орж ирэхгүй. Ямар хүмүүс орж ирэх вэ гэхлээр таны танилын хүрээл орж ирэх. Танд итгээд хэрвээ та үнэхээр гожийн хайчих юм бол та хэрвээ үнэхээр цалин аваад байвал тэр хүн чамайг хараад дуурайгаад тэгээд итгэл үнэмшлийг нь олоод мотивац аваад энэ системд орж ирнэ гэсэн. Тэгэхээр ерөөсөө одоо та яг яаж одоо ямар үйлдэлүүд хийх ёстой вэ гэвэл нэрсийн чагсаалт бичнэ. Та нэгт зузаан дэвтэрнэ. Тэнгүүтээ энэ бол таны одоо энэ системд байх одоо та энэ системэд 10 жил ажиллах уу, 20 жил ажиллах уу, 30 жил ажиллах уу, 3 жил ажиллах уу. Энэ бол хувь хүний өөрийн чинь амбиц одоо сонирхолтой. Тэгэхээр яг тэр үед чинь таны хажууд дандаа байх зэвсэг чинь таны нэрсийн чагсаалт. Тэр нэрсийн чагсаалт тантай дандаа цуг байх ёстой. За тэр нэрсийн чагсаалтыг чинь одоо тэ ингээд 10 жилийнхнийгаа бичиж байгаа, их сургуулийнхнийгаа бичиж байгаа, кошокныхаа найзуудыг бичиж байгаа, чулууныхаа найзуудыг бичиж байгаа, хөршүүдэд бичиж байгаа, нөхрийнхөө хамаатнууд тэ юм ингээд дандаа категорилно. Тэгэхээр ингээд одоо яг үндэ ингээд хүн дууд гингүүд надад 5 хүн л байгаа шүү дээ. Өөр хүн байхгүй мэн гэж бодогддог. Аяа ингээд бичээд эхлэнгүүт та 500 хүн бичдэг. Тэгэхээр нөгөө нэрсийн жагсаалттай байгаад дараа нь тэд нар руугаа холбогдоод дараа нь тэднийгээ энэ бизнес дураад тэр хүн таны бизнес партнер болоод та ганцаараа биш олоола болоод эндээс маш өндөр цалин авах боломжтой гэдгийг нь та яг энэ үүднээс харах ёстой. Тэгэхээр одоо нөгөө нэрсийн жагсаалтыг чинь бас нөгөө бичгийн тулд маш том урлаг, энэ тодорхой хэмжээний боловсрол, соёл, хандалт тийм байгаа. За тэгвэл нэрсийн жагсаалтыг бид нар яг яаж бичих вэ гэхээр дэвтрийнхаа цаасыг за дугаар бичих колонк хинбэ гэдэг тийм хин бэ. Тэр хин ямар хүнийг бичиж байгаа. Тэнгүүтээ утас тэр хүний утсын дугаарыг бичнэ. Тэнгүүтээ тэр хүний хандалтыг бичнэ. За энэ ингээд 1 2 3 4 гэдэг ийм 4 колонкоор хуваана гэсэн үг. Таны дэвтрийг. За дугаар 1 хулангийн утас.
94 92 1000. За энэ хүн лөө холбогдсон хинбэ хулан. Хулан гэдэг нь дахиад энэ дээр дахиад нэг колонк ер нь бол хийж болно. Хинбэ нэр нь тэг хинбэ гэж болно. Այսօр зөвхөн хинбэ дээрээ хулан гэхдээ доор нь одоо тий их сургууль ч юм уу тий. Яг бол одоо жишээлбэл хулан гэдэг найзтай 3 найзтай ч хүн байж болно шүү. Тэнгүүтээ энэ их сургуулийн хулан. Үеэл хулан, хамаатан хулан, бэр хулан тий энийг бас тодорхойлох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг та нар дахиад нэг колонк бол гаргаж болно шүү гэж би танад хэлээд байна. За тэнгүүтээ ингээд та нэрсэн жагсаалтаа гаргана. За эхлээд 10 жилийн одоо эхнээд цэцэрлэгийн найзууд байдаг бол цэцэрлэгийн найзуудаа бичнэ, их сургуулийнхныгаа бичнэ, 10 жилийнхаагаа бичнэ, нөхрийн хамаатан, эхнэрийн хамаатан, за түүнээс гадна нэг энэ хуучин ажлын, өмнөх ажлын, одоо ажлын, тэнгүүтээ зүгээр гадаа байрны найзууд, лагерийн найзууд, гэр бүлийн найзууд тий одоо бид нар чинь ингээл нөгөө айгүй болоо. Одоогоор би өнөөдөр 36 настай. Тэгсэн мөртлөө л одоо ингээл аавын тал, ээжийн тал, нөхрийн тал тий ингээд одоо би бүр ингээд миний нэрсэн жагсаал бүр хэн байдаг гэж манай дүүгийн найзууд нүртэл байдаг. Тэгэхээр ерөөсөө энэ нэрсэн жагсаал дандаа таны зэвсэг болно гэдэг чинь чи энэ системд байгаа үед жишээлбэл кофе шоп танилцсан хүнтэйгээ номероо солилцсонгуудаа кофе шоп танилцсан төмөрөө гэд нэрсэн жагсаалтаа ингээд өргөжлүүлээд бичнэ гэсэн үг. Тэгвэл ингээд та нэг удаа ингээд нэрсэн жагсаалтаа бичээл 500 хүн бичлээ гэж одоо 50 хүн бичлээ гэж одоо тэр ингээд насан туршид чинь зүйл биш. Тэр нэрсэн жагсаалт байнга нэмэгдээл юм. Йогт явлаа хүнтэй танилцлаа, фитнест явлаа, йогт танилцлаа, богоонд явлаа хүнтэй танилцлаа, нийтийн автобусанд явсан чинь хүнтэй танилцлаа, хүний төрсөн өдөр тоцсон чинь хүнтэй танилцлаа, хүний өсний найранд оцлоо хүнтэй танилцлаа тий. Тэнгуү тэрөөсөө одоо маш их бид нар танилтай байж иж одоо энэ бизнес таны баг командад тэр одоо өсний найранд жишээлбэл танилцсан оюунаагч орох магадaltaй байхгүй. Тэнгуү тэрөөсөө дулаахан харьцаагаар итгэлцлэр энэ бизнест хүмүүс орж ирдэг болохоор чи нөгөө өөрөө компанийн бараа бүтээгдэхүүнийх нь нүүр царай нөх хэрэгтэй. Өнөөдөр тураах бүтээгдэхүүн ярьжсэн өөрөө 200 кг бооч байвал хэцүү. Өнөөдөр одоо арьс арчилгаа ярингуудаа өөрөө дүүрэн барзаас нүүртэй бол бас хэцүү шүү дээ. Яад бол чи тэгвэл энэ компанийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглээд өөрөө гой болчихгүй нь яасан. Тэгэхээр нөгөө чи энэ бизнест одоо байхаар биендээ анхааралтай, эрүүл мэндэд анхааралтай, мах бодтой анхааралтай, ирч хүч энергинд анхааралтай, сүнсэн биендээ хүртэл анхааралтай болчихно. Чиний эргэн тойронд юм токсик хүмүүс байхгүй болно. Дандаа тэмүүлэлттэй хүмүүстэй байна, тэ? Тэгэхээр нөгөө миний одоо энэ системд орж ирсэн нэг шалтгаан нь би хүрээллээ өөрчилсөн. Хуучин уйтгартай хүрээлэлтэй байсан бол одоо болохоор тэмүүлэлтэй хүрээлэлтэй. Тийм болохоор нөгөө одоо энэ бас тусдаа бас хичээл би та нартай заана. Тэгээд яг одоо нэрсэн жагсаалтан дээр бол та нар маань ингээд нэрсийнхаа жагсаалтыг гаргана гэсэн үг. Ерөөсөө максимум бүгдийг бичнэ. Яг тэр нэрсийн жагсаал таны бичсэн тэр 500 хүн дотор ч л таны тэр супер 10 ч байгаа хгүй юу? Тэр супер 10 тэр таны нэрсийн жагсаал дотор байгаа. Тэгээд одоо ингээд эхлээд хүмүүсээ биччихин. За одоо ингээд 200 хүнээ биччихлээ. Тэнгүүтээ таны өдөр болгоны хийх ажил одоо NL компани MLM шууд худалдааны бизнес хийж байгаа хүмүүс өдөр 5-аас 10 хүн рүү холбогддог чат, voice, утсаар тий ингээ ярина. Тэнгүүд одоо ингээ жишээлбэл та ингээ 200 хүн руугаа ярина шүү дээ. Тэнгүүд тэр 200 хүнийх нь одоо жишээлбэл хулан танд үг одоо ингээ эхлээл нэг хулан руу ярьлаа гэж хулан хүүе NL гэдэг ийм эрүүл мэндийн бүтээгдэхүүнтэй супер компани байна. Би ингээд бүтээгдэхүүнийг хэрэглээд ингээ үр дүн гаргасан. Тэгээ 2 сар ажиллаад борлуулалт хийсэн чинь найз нь 7-800 сая төгрөгийн цэлээ авсан. Чи наад ажлынхаа хажуугаар хийгээ чи яагаад бол одоо чи бөө хүүхнүүдтэй ажилдаг. Наад бол чи айгуу сайн авъя шүү дээ. Өнөөдөр хүн болгон эрүүл мэндийн асуудалтай, хүн болгон илүүдэлжингийн асуудалтай юм. Тэгэнгүүт одоо чи ингээ залгаж тэнгүүт тэр хүн одоо жишээлбэл окей гэл тэгэл та yes. Тэгвэл хизээ уулзах яах вэ их хөнгөт тэрний хандлтыг нь за энэ хулан надад айгүй сайн хандлттай байсан. Тэг үгдгийн 8 одоо 10-аас солиорч 1-ээс 10 хүртэл дүгнэх байхгүй. Тэнгүүт 8 гэдэг. Тэгээ ингээд 50. Тэнгүүт айсэл тэр хулан өөстө найз нь үнэхээр завгүй байна. Наад ярьж байгаа юм чи наад үнэхээр сонирхолтой биш вэ гэд уцаа тавих юм бол чи одоо 1 гэсэн. Муу энэ хөстөө дээр намайг залах гэд хог гэжсэн. Онцгүй гэж хэлээ.
Тэгэхээр яг нөө бид нар одоо нэг удаа ингээд залгаж байгуудаа дараагийн удаа залгахгүй гэсэн ойлголт байхгүй нэрсэн жагсаалт руугаа бид нар сар бүр давтамжтай залгана. За жишээлбэл өнөөдөр энэ хул нь нөө гэсэн мэт чамд үгүй гэсэн. Сарын дараа тэр хүн яагаад үгүй гэх хэвтэй. Сарын дараа тэр хүн таргалцсан байж болно. Сарын дараа би нь өвдсөн байж болно. Сарын дараа ажилгүй сууж иж магадгүй. Сарын дараа хийжсэн бизнес нь дампуурсан ч юм уу. Альсвал сарын дараа тэр хүн нэмэлт орлоготой болъё гэж бодцсон юм хайж исэн ч юм уу те. Яагаад гэвэл одоо нэг орчин үе амар их давлгаатай орчин үе маш өөрөөр юм болгон өөрчлөгдөж байгаа болохоор манайхаа нэг холбогдоод нэг хулан руу залгангуудаа тэр хулан үгүй гэсэн чинь миний бизнес дампуурсан. Тийм биш шүү дээ. Зүгээр өнөөдөр хулангийн наастар муухай байсан байж магадгүй. Өнөөдөр тэр хүн хөртөөгөө маргалцсан байж магадгүй. Эсвэл өнөөдөр хүүхэд нь 2 авсан байгаа тэр хүн айгүй тийм тавгүй байсан байж магадгүй. Эсвэл өнөөдөр тэр даргатаа загнуулсан. Яг чамайг залгаж байгаа тэр хүн даргатаа загнуулсан алуулсан зогсож иж магадгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө одоо үгүй гэсэн хүндээ за асуу болохгүй юу? Тэнгээ гэх те. Хүнийг ингээ гомдоогоод эргэж хайрцахгүй орон зайгүй үлдэхгүйгээр за ойлголоо хулаа. Ойлголоо найз нь дараа нь холбогдноо баярлаа чамдаа сонссонд гэд уцаа тавина. Тэгвэл дараа нь сарын дараа энэ хулан руу дахиад залгах гад тэр хулан окей давай эхлэж гэх юм билүү. Эсвэл чиний байнгын хэрэглэгч чиний байнгын сар болгоны өндөр оноо баалгыг авчиж өгдөг хэрэглэгч болох юм билүү. Эсвэл чиний маш том лидер ч болох юм билүү. Тийм болохоор нөгөө нэрсэн жагсаалт ерөөсө чи хаана чиний нэрсэн жагсаалт чинь дандаа дэвтэр чинь цуг явж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй нөгөө энэ толгойч нь бол яг өчтөр ямар хоол идснээ санахгүй байгаа юм чинь чи 10 жилийнхаа найзуудыг хэрэг бичээ дараа нь утсыг нь олоод фэйсбүүкийг нь олоод контакт үүсгээд тэгээд чи ингээд тэр хүнийг олвол илүү амархгүй. Тэгэхээр нөгөө бүх юмыг нөгөө даашаа ингэж ярьдаг штэ. Мөрөөдлөө биелүүлэх хийн тулд бичүүлдэ одоо 70 тухамсарт нь үлдээд тэгээд биелдэг. Зүгээр бичихгүй байвал ерөөсөө тэр нь ингээд сарндаг. Яг тэрнтэй адилхан чиний нэрсэн жагсаалт бичигдэх тусам чамд сайн. Яг бол чиний тэнд дотор чинь одоо чиний хүсэж байгаа одоо тэр баг команд чинь байгаа, чиний хүсэж байгаа хэрэглэгч нар чинь байгаа, чиний хүсэж байгаа одоо тэр амбиц одоо тий чиний алтан цогтой энэ амьдралд бизнесээр явах хүмүүс ч үнэхээр дотор байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө нэрсэн жагсаалтыг сар болгон хүмүүс рүү холбогдно. За чи нэрсэн жагсаалтаа одоо би бол ерөөсөө ингээд байнгын л тэдрийг бол ерөөсөө тий дээр намайг золоо тэгж хэлсэн. За одоо өстө золоо. Одоо жишээлбэл золоо руу залгахад тэр үе жирэмсэн байна. За найз нь одоо өстө жирэмсэн хэмжээнд туурахгүй ч юм уу те. Тэгээ дарааныхын тэр үн чинь тодорхой хэмжээнд дандаа жирэмсэн байхгүй ш. Төрчин штэ. Тэгээ төрхөөр яг хүүл хүн гэртээ сууглаад таргалах уу? Воо тэгэл тэр үед нь л чи ингээл өшөө байж ах хэвээр. Тэгэхээр ер нь бол энэ систем дээр ерөөсөө нөө хин хождог байг бол тууштай байдаг хүн нь хожино. Тэгээд дахин тууштай байдаг хүн л ер нь хожино. Тууштай байдаг хүн энэ компани топ лидер болно. Тууштай байдаг хүн энэ компани бүх цалин мөнгөний аавн, тууштай байдаг хүн эрх чөлөөтэй долларын тэрбумтай энэ компаниас болох боломжтой. Өөртөө бүх зүйлийг зөвшөөрөх хэрэгтэй. Би дандаа өөртөө энийг хэлдэг. Хулаан чи бүх зүйлийг өөртөө зөвшөөр. Тий чи баян тансаг айлд өсөөгүй чи маш хар багасаа ажил хийсэн. Тэгтээ яагаад би одоо энэ 7 одоо зочид буудалд хэвтэж болохгүй гэж. Яагаад болохгүй гэж. Болно. Би бүх юмыг дандаа өөртөө зөвшөөрдөг. Тийм болохоор та нар дандаа өөртөө зөвшөөрлөлтөй хандаад байвал та нарын маань ажил хийж байгаа зүйл чинь аягүй сайхан урамшилтай байна. Урагшилтай. Тэгэхээр нэрсэн жагсаалтыг манайхаа яг одоо ингэж колонкоор хувааж хийж энэ хандлт гэдэг юмн дээр акцент өгж одоо ажиллацсан шүү. Тэгэхгүй одоо ингээд те зүгээр дугаарыг бичээд хулан гэж дугаар. Тэнгүүтээ энэ лөө дараа нь залгасан ч юм уу залгаагүй ч юм уу. Энэ хандлт нь ямар ч байсан. Тэнгүүтээ нэг уймраа явж болохгүй ч юм байна. Хулан үгүй гэдэг ах чинь өчигдөр залгачингуудаа чи дахиад мартаа сарын дараа залгах хэвээр 14 хоногийн дараа залгах хэвээр гэж маргааш дахиад залгачул яах вэ? Үгүй хүн өчигдөрхөө үгүй гэдэг чинь чи одоо те. Тэгэхээр нөгөө хүн ингээд анханасаа ингээд хандлтуудыг ингээд хүмүүсийнхээ хандлтыг энэ 5 байсан, энэ 6 байсан, энэ 4 байсан, энэ 3 байсан, энэ 1 байсан, 0 байсан ингээд мэдчих юм бол чи дараа 2 дахь удаага залгахтаа хоолоогоод сал. За өнөөдрийн дээр ч гэсэн өөрөөр үзэндээ тий. Энд чинь тодорхой хэмжээний стратеги, энэ уурдлаг, энэ сэтгэл зүйч байдал, энэ одоо харьцааны соёл ахгүй. Ерөөсөө л MLM одоо шууд худалдааны бизнес чи яаж амжилтанд хүрэхийг бол чи зөв харьцаатай л байх хэрэгтэй.
Чи ухаандаа байх хэрэггүй, айсвал чи ёндоотой байх хэрэггүй, айсвал чи хөөрхөн байх хэрэггүй, айсвал чи туранхай байх хэрэггүй. Чи маш сайн харьцааны чадвартай байх ёстой. Сайн сонсогч байх ёстой. Чи маш их хүнийг ярьж байгаа зүйлийг сонсно, чи маш эвтэйхэн тэр хүнд хариулна, маш зөв харьцаатай байна тий. Тэгэхгүй хэрвээ чи даашаа ингээд дэлхийн мисс байсан ч хэрвээ чи харьцаж чадахгүй энэ бизнес чам тохирохгүй гэсэн. Яг уу харьцаж чаддаггүй байсан хүмүүс өөрсдөө эвдээд харьцаж сураад одоо сартаа 500 сая төгрөгийн цалин авдаг ч супер лидерүүдийг би таньдаг. Тийм болохоор бүх зүйл анх удаа анх удаа шүү дээ тийм үст. Би өнөөдөр ингээ хоёр хүүхдээ ээж. Би амьдралдаа ингээд би анх удаа л амьдарч байна. Би анх удаа л хоёр хүүхдээ ээж болж шүү дээ. Өнөөдөр би анх удаа л 9 настай хүүхдээ ээж шүү дээ. Эрэгтэй хүүхдээ. Тэгэхээр нөө надад бас амьдралын ямар ч туршлага байхгүй. Дөнгөдөө тэрнтэйгээ нэг өдөр нь, хоёр өдөр нь, гурав өдөр нь тэгээ сүүлдээ коннект холбоос үүсэнгүүтээ би бинийг ойлгоод эхлэнгүүт би тэр хүнийг таашаалтай байлгахын тулд би жоох өөрчлөгддөг. Тэр хүн бас намайг таашаалтай байлгахын тулд тэр хүн бас өөрийгөө бас даардаг гэсэн. Тэгэхээр нөө энэ бизнес чи яг л адилхан байхгүй. Баг командтай болонгууд чи бас баг командын толгойлогч болохоор чи маш соёлтой байх ёстой. Зөв харьцаатай байх ёстой, хүндлэлтэй байх ёстой. Тэгэхгүй зөв харьцаатай байна гингүүтээ тэр чинь нөгөө хүнийг хуурсан маск зүйлт бол биш. Зүгээр чин сэтгэлээсээ хүн ойлгож байгаа. Жишээлбэл би одоо маш их олон партнеруудтай би тэр хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ харьцдаг. Чин сэтгэлийг тэд нар амар мэдэрдэг. Хэрвээ чи ингээд маск зүүх юм бол тэгэл хэцүү дээ. Тийм болохоор бас энэ хичээлээр хүн байх, зөв байх, тэгээд зөв харьцаатай байх гэдэг зүйлийг ер нь бол баримтлаад амьдрах юм бол зөвхөн MLM сүлжээний бизнес дээр биш ямар ч ажил дээр чи одоо хүндлэгддэг толгойлогч, манлайлагч баг команд, баг хамт олонгийн хайртай хүн байна гэсэн үг байхгүй. За тэгэхээр ерөөсөө нэрсэн чагсаалтыг та нар маань маш сайн ойлгосон байх гэж найдаа. Тэгээд дараагийн хичээлдээ орцгоё. Дараагийн хичээл нь болохоор нэрсэн чагсаалтаа хийчээд тэгээд дараа хүмүүс руугаа яаж холбогдох вэ? Тэ? 10 жил уулзаагүй хүнтэйгээ яаж холбогдох вэ? 10 хоног харьцаагүй хүнтэйгээ яаж холбогдох вэ? Багийнхаа найзтай яаж энэ бизнесийг ярьж эхлэх вэ? Тэ? Энэ урлагийг нь би та нартай зааж өгнө.